Байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдөр гэрийн даалгаврын 3 дугаар бодлогыг нь бодъё. За эхлээд энийг задлыг бий. Косинус альба хасган синус альбагийн гаднах квадрат байсан. Ингээс ялгуурын квадратын томьёо ёсоор косинус квадрат альба хасган 2 синус альба косинус альба нэмэх нь синус квадрат альба гэж гарна. За тэгвэл энэ хоёрын нийлбэр 1 учраас энэ хоёрын нийлбэрийг 1 гэж аваад хасах нь 2 синус альба косинус альба болно. За энэ буцаагаад оолмуулъя. 1 хасах нь халтан дотор авъя. 1 хасах нь 2 синус альба косинус альба гэж гарсан. Тэнцүү халтыг задлын 1 хасах нь 1 нэмэх нь 2 синус альба косинус альба эндээс 1-ээс 1 хасвал энэ устдаад 2 синус альба косинус альба гэж гараад бидний бодлого батлагдав. За дараагийн бодлого 5 дахь бодлого. За бид нар энийг батлагсан тийм. Тэгвэл энэ баруун талыг нь бодъё бид нар. 2 тангенс альба хуваах нь 1 хасах нь тангенс квадрат альба. Эндээс зүүн талыг гаргаж ирье. За тангенс альба гэдгийг бид нар мэднэ. Синус альба хуваах нь косинус альба хуваах нь 1 хасах нь синус квадрат альба хуваах нь косинус квадрат альба гэж задлъя. За тэгвэл эндээс энд хэдээр өгнө косинус квадрат альбагаар өгнө. Энэ чинь 2 синус альба хуваах нь косинус альба гэж байна. Хуваах нь косинус квадрат альба хасах нь синус квадрат альба хуваах нь косинус квадрат альба гэж гарна. За эндээс 2 синус альба хуваах нь косинус альба энэ хуваах нь косинус квадрат альба хасах нь синус квадрат альба хуваах нь косинус квадрат альба. За энэ хоёрын байрыг солиулна. 2 синус альба косинус альба хуваах нь косинус альба үлж болоод косинус квадрат альба гэж гарна. Солигдоод косинус квадрат альба хасах нь синус квадрат альба болно. За эндээс косинус квадрат альба косинус альбатай хураагдана. Тэгэхээр энд косинус 1 альба болно, энд 1 болно. За үржүүлэхээр 2 синус альба болчихсон косинус альба болно. Хуваах нь аяныгийг тэр косинус квадрат альба хасах синус квадрат альбагаар үржүүлэхээр энэ өөрөө гараад тэгээд бидний анхны энэ зүүн талын адилтгал гараад ирсэн байгаа. Ингээд бидний бодлого бодогдов. За дараагийн бодлого 8 дахь бодлого. За тангенс альба тэнцүү 12.5 бол синус альба косинус альбаг оол гэсэн. За бид нар энийг тэгшинс дугуулсан дээр авч үзье. Энийг би альба гээ. За тэгвэл тангенсийн томьёо чинь эсрэг орших катетыг насан катетэд харьцуулсан харьцааг хэлнэ. Тангенс альба гэдэг чинь 12.5 байсан тийм. Эсрэг орших катет гэдэг чинь 5, насан катет чинь 12. За тэгвэл эндээс гипотенузыг гинуулъя. 5-ын квадрат дээр нэмэх нь 12-ын квадрат. Энийг x гэвэл тэнцүү x-ийн квадрат гэсэн үг. За тэгвэл 25 нэмэх нь 144 тэнцүү x квадрат. Эндээс x тэнцүү 100 x квадрат тэнцүү 169 x тэнцүү 13 гэж гарна. Тэгвэл энэ чинь 13 байна. За одоо бид нарт синус альба косинус альбаг олгосон. За синус альба гэдэг чинь эсрэг орших катет гэдэг чинь 5 хуваах нь гипотенуз 13. За косинус альба гэдэг чинь налсан катет чинь 12 хуваах нь 13 гэж гарна.
За дараагийн бодлого. Хялбарчил гэсэн. За тэгвэл тангенс квадрат альба мөнчгөн 2 косинус квадрат альбаг за гэрээ. За 2 косинус квадрат альба нэмэх нь синус квадрат альба гэдэг чинь нэг хасах нь косинус квадрат альбагаас солио бий. Хасах нь нэг. Энийг синус эндээс бид нэр энийг гэж хийж байгаа синус квадрат альба нэмэх нь косинус квадрат альба тэнцвэр 1 гэдгийг л ашиглаж байгаа шүү. За тэгвэл энэ синус квадрат альба гэдэг чинь косинус квадрат альбаг нөгөө тийш гаргаад ийм гаргасан байгаа. За эндээс тангенс квадрат альба 2 косинус квадрат альбагаас косинус квадрат альбаг хасъя. Тэгвэл косинус квадрат альба гэж гардаг. За нэгээс нэгийг хасвал тэг гэж гарна. За тэгвэл эндээс тангенс квадрат альба гэдэг чинь синус квадрат альба хуваах нь косинус квадрат альба үржих нь косинус квадрат альбатай хурагдаад шууд синус квадрат альба гэж гарах нэ. За тэгвэл энэ чинь синус квадрат альбатай тэнцвэр байна. За дараагийн бодлого 11-р бодлого байсан. За бид нэг залруулах хий. Би энэ синус альбагаа косинус альбаг ол гэж өгсөн байсан. Тэгээ би буруу гэж өгсөн байна. Синус альба үлчрэн косинус альбагийн нутгийг ол гэсэн бодлого байгаа. За энийг бодъё. За тэгвэл бид энэ синус альба нэмэх нь косинус альба тэнцвэр тэр оны 8 гэдгийг хоёр талыг нь квадрат зэрэг дэвшүүлье. За дэвшүүлвэл энэ чинь синус квадрат альба нэмэх нь 2 синус альба косинус альба нэмэх нь косинус квадрат альба тэнцвэр тэг бүхэл 164. За тэгвэл энэ хоёрын нийлбэр хэд вэ? 1 гэсэн утгаар авна. 1 дээр нэмэх нь 2 синус альба косинус альба тэнцвэр тэг 164. За эндээс 2 синус альба косинус альба тэнцвэр тэг 164-ээс 1-ийг хасна. 2 синус альба косинус альба тэнцвэр хасах тэг бүхэл 136. Одоо 2 хуваав нь синус альба үлжих нь косинус альба тэнцвэр хасах тэг бүхэл 118-тай тэнцвэр гэж гарах нэ. За халдвар